За 3B бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн дэлгэрэнгүй томьёог авч үзье. За үлгэх системийн 3B бүлэгт скандин, итри, лантан, актин гэсэн элементүүд оршдог байгаа. За скандин 21 дахь элемент бөгөөд түүний электрон байгууламж нь 4s2 3d1. За итригийн хувьд 5s2 4d1. За лантаны хувьд 6s2 5d1. За актины хувьд 7s2 6d1 гэх мэтчлэн электрон байгууламжтай байна. Өөрөөр хэлбэл эндээс ажиглахад NS дээрээ 2 электронтой харин N-с асах нь 1 d орбитал дээрээ 1 электронтой болох нь ажиглагдаж байна. За эдгээр элементүүдийн гадаад давхраанда байгаа 3 электроноо алдах замаар ихэвчлэн нэмэх 3 эсэлтлийн зэрэгтэй нэгдлүүдийг бол үзүүлдэг байгаа. За скандигаас актин хүрэхэд металл шин чанар нь өснө. За учир нь актин хүртэл электроны давхрааны тоо нэг нэгээр нэмэгддэг учраас гадаад давхрааны электронууд нь цөмдөө татагдах хүч нь буурсны улмаас эдгээр электронууд нь маш хялбархан алдагдаж химийн урвалд орох идэвх нь ихснэ. За үлгэх системийн хажуугийн дэд бүлэг буюу 3B бүлгийн элементүүд байгаль дээр хэрхэн оршихыг харуулсан байна. За 3B бүлгийн металлууд нь байгаль дээр нэлээд сарнсан байдлаар тархсан байдаг. За жишээлбэл газрын цар зэсийн эзлэх хувьд сканди 2-ыг үржих нь 10-ын хасах 4 зэрэг, итри 2.6-ыг үржих нь 10-ын хасах 4 зэрэгт, лантан 2.5-ыг үржих нь 10-ын хасах 4 зэрэгт, актин 5-ыг үржих нь 10-ын хасах 15% хүртэл тархсан байх нэ. За мөн скандин агуулсан эрдэс нь стеритидийн эрдэс байдаг. За энэ скандин фосфатын 2 молекул устдаа талас гидрат байх нь. За мөн тортвейтийн эрдэс нь скандиг агуулсан байдаг. За түүний томьёо нь скандин 2 силициум 2 O7 гэсэн силикатын эрдэс байна. За лантан болон актины бие даасан эрдэс байдаггүй боловч бусад металлын хүтэрт тархмал байдлаар эдгээр металлууд нь агуулгадана. За 3B бүлгийн металлуудыг хэрхэн гаргаа авах талаар харуулсан байна. За ерөнхийдөө 3B бүлгийн элементүүд нь байгаль дээр маш их сарнин байрлсан байдаг. Өөрөөр хэлбэл бие даасан эрдэс бараг үүсгдэггүй учраас цэврээр нь гаргаа авахд маш бэрхшээлтэй. За скандин, итри, лантаныг дараах урвалаар гаргаа авдаг. За жишээлбэл скандин хлоридыг металл натраар үйлчлэх үед натрийн хлорид болон дан скандин бол ялгарх нь. За хоёрдугаарт нь итрийн хлоридыг мөн металл натраар үйлчлэхэд натрийн хлорид болон дан итрийг бол гаргаа авч болох нь. За лантаны хлоридыг мөн ялгаагүй металл натраар үйлчилж лантаныг дангаар нь гаргаа авдаг байна. Өөрөөр хэлбэл эдгээр элементүүдийг гаргаа авахын тулд металл натритай урвалд оруулж тухайн металлыг дангаар нь гаргаж авч байна. За хоёрдугаарт нь мөн 3B бүлгийн элементүүдийг тэдгээрийн хлоридын хайламлаас нь электролиз явуулан гаргаж авч болно. За гуравдугаарт нь радийг нейтроноор бөмбөгдөн актиныг дараах цөмийн урвалаар гаргаж болдог. За жишээлбэл радий 88 226-г нейтроноор бөмбөгдөх үед радий 88 227 болон хувирна. За эндээс вета хасах задрал явагдсны улмаас актины 89 227 гэсэн истоп үүсгэнэ. За эдгээр зурагт 3B бүлгийн элементүүдийн харагдах байдлыг харуулсан байна. За лантан, итри, сканди, актин зэрэг бол байна. За эдгээр нь бүгдээрээ металлын ангиллалд орно. За актин нь цацраг идэвхтэй шин чанартай. За лантан болон сканди нь гялалцсан цагаан өнгөтэй байхад итри баг зэрэг сааралтай өнгөтэй харагдаж байна. За 3B бүлгийн элементүүдийн электрон байгууламжийг ажиглахад эдгээр нь s орбитал дээрээ 2, d орбитал дээрээ 1 электронтой байна. Өөрөөр хэлбэл гадаад давхраандаа 3 электронтой учраас үлгэх системийн 3B бүлэгт бол байрласан байна. За ингээд электрон байгууламж ерөнхийдөө уйлан давтагдсан учраас физик химийн шин чанар бас уйлан давтагдах шин чанартай байна. За жишээлбэл элементүүдийн дис дугаар бол скандигаас актин хүртэл өсөхөд тэдгээрийн атом масс нь мөн тогтвортойгоор өссөн болох нь харагдаж байна. За эдгээр элементүүдээс скандин саарал өнгөтэй металл, итри төмрийн өнгөтэй металл, за лантан мөн саарал өнгийн металл байдаг бол актин нь цацраг идэвхтэй шинж чанартай.
За хайлах температурыг авч үзэхэд скандиагаас лантан хүртэл тогтвортой буурсан бол актин дээр бага зэргийн өсөлттэй гарсан байна. Буслах температурын хувьд скандиагаас актин хүртэл тогтвортой өссөн болох нь харагдаж байна. За 3B бүлгийн элементүүдийн иончлалын потенциалын утгыг авч үзэхэд скандиагаас лантан хүрэхэд иончлалын потенциал нь буурж байсан болвол актин дээр иончлалын потенциал бага хэмжээгээр өссөн болох нь харагдаж байна. За нефтийн хувьд авч үзвэл скандиагаас актин хүртэл нефтэн тогтвортойгоор өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл эдгээр элементүүдийн электрон байгууламжийн томьёо өөрчлөгдсөн учраас физик шинж чанар болон химийн шинж чанар нь бас өөрчлөгддөг байна. За 3B бүлгийн элементүүдийн химийн шинж чанарыг авч үзье. За эдгээр элементүүдийн хувьд химийн идэвх нь сканди, итри, лантан, актин гэсэн дараалалаар ихсдэг байгаа. За учир нь скандиагаас актин руу электроны давхрааны тоо нэмэгдэхээс гадна атомын радиус бол өссөнтэй холбоотой. За эдгээр элементүүд нь электроноо алдаж химийн урвалд оролцдог учраас атомын радиус өсөх тусам гадаад давхраанд байгаа электрон нь цөмдөө татагдах хүч нь эрс буурдаг. Ийм учраас химийн урвалд скандиг бодвол актин нь илүү идэвхтэй оролцдог байна. За эдгээр 3B бүлгийн элементүүдийн ерөнхий химийн шинж чанарыг илэрхийлсэн гол урвалын тэгшлэлүүдийг авч үзье. За үүнд нэгдүгээрт нь энэ бүлгийн элементүүд нь агаарт хялбархан эсэлдэж эслийн бүрхүүлээр хучигдана. За жишээлбэл скандийн хүчил төрөгчдөө скандийн оксид, итрийн хүчил төрөгчдөө итрийн оксид буюу итри2O3. За лантан хүчил төрөгчтэй урвалд орж лантаны оксид буюу лантан 2O3, актин мөн хүчил төрөгчтэй урвалд орж актины оксид буюу актин 2O3 гэх мэт 3 валенттай оксидуудыг үүсгэх нь. За хоёрдугаарт нь эдгээр элементүүд нь металл бишүүдтэй халаахад хялбархан нэгддэг. За жишээлбэл скандийн холоортой нэгдэж скандийн хлорид, итри бромтой нэгдэж итрийн бромид, лантан йодтой нэгдэж лантаны йодид гэх мэт галганидуудыг үүсгэсэн байна. За 3дугаарт нь металлын идэвхий игнэнд лантан нь ус төрөгчөөс өмнө байрладаг учраас усыг задлан ус төрөгчийг төрөх боломжтой байдаг. За жишээлбэл лантан нэмэх нь H2O, лантаны гидроксид үүссэн байна. За энд лантаны 3 валенттай гидроксид буюу лантан OH3. За тэгээ ус төрөгч бол үүссэн болох нь харагдаж байна. За дөрөвдүгээрт нь сканди шингэрүүлсэн хүчилтэй дараах байдлаар урвалд ордог. За өөрөөр хэлбэл сканди азотын хүчилтэй урвалд ороход скандийн 3 валенттай нитрат болон аммоны нитрат усыг үүсгэн урвалд орсон байна. За скандийн мөн ялгаагүй ус төрөгчөөс өмнө идэвхий игнэнд байрладаг учраас хүчлээс ус төрөгчийг төрнө. За жишээлбэл сканди давсны хүчилтэй урвалд ороход скандийн хлорид үүсгэхээс гадна ус төрөгчийг ялгаруулах нэ. За 5дугаарт нь 3B бүлгийн металлын оксидууд нь хайлахтаа маш муу цагаан өнгөний талст бодисууд байдаг. За эдгээр оксидыг халаахад шүлттэй нэгддэг. За жишээлбэл скандийн оксид буюу скандийн 2O3-ыг калийн шүлттэй халаахад калийн скандат буюу калий скандийн O2 нэмэх нь H2O гэсэн нэгдлийг үүсгэх нь. За итрийн оксидыг мөн натрийн шүлттэй халаахад натрийн итрат буюу натрийн итрум O2 нэмэх нь H2O гэсэн нэгдлүүдийг үүсгэх нэ. За эдгээр давсуудад сканди болон итрийн нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэрэгтэй явж байна. За 3B бүлгийн металлуудын оксидууд нь устдаа урвалд ордог. За жишээлбэл лантаны оксид устдаа урвалд орж лантаны 3 валенттай гидроксид, за мөн скандийн оксид устдаа урвалд орж скандийн суурийг үүсгэсэн байна. За 7дугаарт нь 3B бүлгийн металлуудын гидроксидууд нь усанд дуустдаггүй боловч суурийн шинж чанарыг үзүүлдэг. За хамгийн хүчтэй суур нь лантаны гидроксид байдаг. За жишээлбэл энэ нь хүчилтэй урвалд орох нэ. За лантаны гидроксид нэмэх нь H2SO4 лантаны сульфат болон усыг үүсгэсэн байна. За скандийн гидроксид нь амфотер шинж чанартай. Өөрөөр хэлбэл суур болон хүчлийн аль алинтай урвалд ордог. За скандийн суур нь натрийн шүлттэй урвалд ороход натрийн гексагидроксо
скандатын комплекс нэгдлийг бол үүсгэсэн байна. За скандын суурь нь хөхрийн хүчилтэй урвалд орж скандын сульфат болон усыг үүсгэсэн байна. За ингээд скандын гидроксид нь хүчин шүлтийн аль алинтай нь урвалд орж байгаа учраас эдгээрээсээ илүү амфотер шин чанартай байна. За 9-дүгээрт нь 3B бүлгийн металлуудын давснаас хлорид, нитрат, бромид, ацетатууд нь усанд маш сайн уусдаг. За жишээлбэл лантаны бромидыг усанд уусгахад лантаны гипобромид болон бром тусдрагчийн хүчлийг үүсгэсэн байна. За скандын хлоридыг усанд уусгахад скандын гипохлорид болон мөн давсны хүчлийг үүсгэсэн байна. За 10 дугаарт нь 3B бүлгийн металлуудын галлид нь шүлтийн металлын галлид тавруулд орж комплекс нэгдлийг үүсгэдэг. За жишээлбэл шүлтийн металлын галлид болох натрийн фторид нь скандын фторидтой урвалд орхон. За энэ үед натрийн гексафторо скандатын комплекс нэгдэл үүсгэх нь. За энэ комплекс ион нь комплекс анион байдлаар химийн урвалд оролцсон байна. За 3B бүлгийн металлуудыг хэрхэн ашиглах талаар авч үзье. За эдгээр металлуудыг гол төлөв хайш бэлтгэхэд ашигладаг байгаа. За скандын маш хөнгөн, хайлахтаа муу, дулаан тэсвэртэй байдаг учраас сансрын техникт өргөн хэрэглэгддэг. За скандыг мөн радио, хагас дамжуулагч, оптик шилний үйлдвэр, цөмийн техник, химийн үйлдвэрт өргөнөөр ашиглана. За лантан болон итрийн оксидуудыг цахилгаан болон радио техникт өргөн ашиглана. За лантан цери төмөртэй хойсон хайшийг ширэм хийхэд ашиглана. За актин нь лантантай төсөөтэй шид чанартай байдаг учраас лантаныг орлуулан атомын энергийн их үүсвэр гаргаа авахд ашиглагддаг. За 3B бүлгийн металлуудын нитрид, карбид нь өндөр температурыг тэсвэрлэдэг учраас дулаан тэсвэртэй материалыг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг.